Улаач ихтэй эхэлчтэй өнөөдөр ярилцлагын дугаараа хийх гэж байна. Та өөрийгөө энэ зөв мэдрэмжтэй гэдгээ хизээ мэдрэгдэж эхэлсэн бэ? 18 жилийн өмнөөс эхлээл одоо би ийм улаачийн зам өрөөр орох хэрэгтэй байжээ гэдгээл мэдсэн. Хүмүүнд үзүүлээд мэдчихвүү эсвэл одоо зарим хүмүүс нэг шахаа махаа орж ирдэг гэдэг чинь бүр бодлогоо байнгутаа очиж үзүүллээ тэгээ мэддэг юм билээ шүү дээ. Залуу зандам байхдаа одоо ингээд би бурхнаач утдаг, бөөгөөчдөг гэж ярьдаг байсан. Гэхдээ би тэр бөөгөө гэдгээч мэддэггүй явлаа тэр үед. Мэдээч хэрэг би ажил төрлөө хийгээл амьдралаа босгол үр хүүхдээ гаргаал бизнесээ хийгээл явж байгаа шүү дээ. Бас улс төрөөр нэлээ явсан. Тэгэл яг үнэхээр гинтл болохоо илтгэл юм байлаа л да. Бүх юм зогсоогоол хаагаал боогоол асуудал үүсгээл ингээл янз болол эргэн тойрон өвдөж хавтал ингээл эхэлсэн. Нөгөө янз ямар явдгүй юм чинь мэдгүй шүү дээ. Тэгэл яг хуу бас нэг хөрөөдөө маань харж ирсэн л тэнд нэг сайн хүн байна, энд нэг сайн хүн байна гэл ингээл тэгсэн. Тэгээ би ч одоо нэг төгтөгдөө мөнгөдөрч чинь хаана байгаа гэчихэл тэгээ судгүйсэн л та. Тэгтэл харин нэг удаа ахаал орж ирэл тэнд нэг сайн хүн байна гэхгүй. Ер нь нэг очиод үзүүл яасан гэж бодвол. Тэгэл яваад очисон чинь зүгээр хаалгаар нь ороод ирсэн чинь намайг ингэж харснаа. Та чинь бөө хүн биш тэл гэсэн. Тэгэхээр би төрдөө төшгтээ төмөндөө хэрэгтэй юм бол та хамаа иж үгэл тэгсэн. Тэгэл болоо. Тэр болтол би 25 наснаас эхлээл айгүйх толгой өвддөг байсан. Яг тэгж хэрсний дараа миний толгойн өвдөлт олгосон. Өнөөдрийг хүртэл байхгүй. Одоо би хүлэн зөвшөөрч штэ. А гэхдээ би өөрийгөө яг хэм болох юу ч мэдэхгүй явж байгаа штэ. Зүгээр л миний амнаас тэгэл гараад би хүлэн зөвшөөрч. Одоо хүн чинь нөгөө нэг ингээд мандаж явснаа бас нэлээд тийм уналтын байдалд орсон явж байгаа штэ тэр чинь. Тэгэхээр чин тэр үед чинь ингээд нөгөө нэг бууд өчт юм уу? Хамаа байж үдээ. Одоо тэгээд төрдмийн төшгтэй төмөнд нь хэрэгтэй юм бол одоо тэгэл хинч байсан хамаагүй гэж битгсэн. Та тэр үед ер нь тодорхой ойлголттой байсан уу? Бүгэн талаар бол ойлголт байхгүй. Бурхны талаар бол яг би багшаа гэдэг үүдэг очдог бас багш нартай ганц нэг тий. Тэгэхдээ би чи олон оюутнуудтай ажиллаж байсан учраас яг оюутнуудад даатгадаг, ээжигээ даатгадаг. Тийм л байсан. Гэхдээ би маш их хүндэтгэлтэй ханддаг байсан. Мэдээж уулзчаал тэгэл гэртээ ирж байгаа шүү дээ. Гэртээ ороод ирсэн чинь миний нүдэнд юм үзэхдээ тарагдаад эхэлсэн. Юм гүгээдж байгаа юм шиг, яагаад ч байгаа юм шиг. Шүн унтгаар хөл гарын минь татаад л хүнжлийн минь сөхөж хажуугаар орж амьсгалаа. Тэ? Тэгэл эхэлсэндээ ер нь бол тэр өдрөөс эхлээл сонин үзэгдлүүд маш их харуулж ирсэн. Одоо нэг удаа ингээл бөө хүүхний маань мэдээж онгод нь бууж өгч байгаа шүү дээ. Надаа тэгээд байжсэн чинь заа миний хүү чинь цагаан замтай шүү гэлтгэжсэн. Тэгэхээр н одоо цагаан зам гэж юу байгаа юм бэ? Хитгэхгүй юм чинь тэр чинь би чинь бас нэг одоо энэ ямар сони юм бэ л гэж би сонирхоод байгаа байхгүй. Тэгэл тэгсэн чинь лаг хөлж наад гоён дээр чинь 2 хуруу ирээдтэй бүдүүн цагаан зураас байгаа да гэл тэгсэн. Тэгэхээр би гайхал. Гэртээсээ яара ирээл харж байгаа үстэй гоё. Тэгсэн чинь нэрээ 2 ийм бүдүүн цагаан зураас явж байгаа байхгүй. Энэ ч одоо хизэж байгаагүй ханаасаа гараад ирвэ. Ийм юм бас байдгийн байжээ гэд ингээд нэг хэсний эхлээд бол би энэ одоо яг юу вэ гэд ингээд бодоод яг тэрнийхээ араас хайж эхэлсэн байхгүй. Тэгээ тиймэрхүү юмуд бол баг өдөр болгон тохиолддог гэсэн янз юм. Тэгэл нөгөө энэ яг юу болоод байна? Энэ яг юу юм бэ гэд. Тэгэл өөрөө ирэхгүй хит сэнгэрэг инээ тэр бүх юм ингээд тал талаас ороод ирсэн. Тэгэл ганцаараа за ерөөс ингээд нүдэд үзээгээд явсан доо. Тэгээд за тэр 2 жилийн хугацаанд бол маш их юм үзсэн. Ганцаараа юм чи одоо хэцүү шүү дээ. Ер нь багшгүйгээр байж болох боловч дутуу хөтөл болохгүй. Тэр үед чинь би ч одоо мэдэхгүй тэгэл хингэргээ нүдэл донгочоол тэгэл одоо 9 шидийн юмтайгаа хүртэл зурлах юм байсан да. Тэгэхэд бол бас дээрээс ирээд намайг манаа цахих бас тусын сахиулч жишээлбэл хамгаалаад ирээд суудсан байх жишээтэй байсан. Тэгээд одоо нэг бууж ирэхгүй болохоор чи яад бууж ирэхгүй байгаа юм болоо шүү дээ. Яад бууж ирэхгүй байгаа юм болоо. Миний өвдөж ирэхгүй шүү дээ. Буулгаж чадахгүй шүү дээ. За ингүүл буучдаг юм болов тэгүүл буучдаг юм болов гэж яваал. Тэр тэл би одоо хингэргээ өөрөөд богдуул руу ганцаараа алхаад агуу дотор очиод шүнжэнгөө бүүлж суудааш надаа би. Тэгэхээр чин тэр нөгөө нэг цаанаасаа тийм улаач байх таленттай цаанаасаа тийм зам мөртөө хүнд тэр зориг төвчээр тий одоо тэр шулуутсан сэтгэл гэх юм уу зориг бол маш өндөр тавигдчих тийм л. Гэрийнх эднэр яаж хүлээж авах вэ? За гэрийнхэн маань ч одоо гэрийнхэн маань бол ойлгоогүй тэр чи. Манай нөхөр бол за туяа минь ч одоо ямар гэж сүлжээний бизнест орчихтол гэдэг чи одоо хүн нийтлээ сүлжээний бизнес үстэй наадах чи бараг чи яач одоо болооч чи одоо 2 их сургууль төгссөн хүн бидтэй чи арай юм руу орчих болохгүй үстэй гэдэг ингээд тэгжээсээ одоо бол шал өөрлөлтөө маань нөхөр намайгаа ойлгоод тэгээд би гэхдээ ямар нэгэн байдлаар амьдралдаа түүгээрээ дараа болоогүй өөрийнхөө амьдралаар явдгаар яваад хийдгээ хийгээд тэгтээ тэрнийхээ хажуугаар би энийгээ тавиагүй тэгэл үргэлжийн мөнх автаа тэгэл зүтгэв. Тэгэж явж байгаа багштай болсон гэсэн үг.
Ер нь ингээл тэр нэг 2 жилийн хугацаанд намайг сорьсон юм шиг үл. Энэ яах нь вэ? Энэ ер нь дийлэх нь үү? Энэ чадах нь үү? Хэр твчих нь үү? Энэ их бүх асар их хөндлөнгийн дарамтуудыг яаж даван туулах нь үү? Зорилгоноос нь яцах нь үгүй юу гэдгийг л их сорьсон юм шиг л надсан. Тэгээд багштайгаа золгоод багш маань миний сахиустай золгуулаад тэгээд намайг зам урчин гэж цаашаа ганцаараа юм байна шүү. Тэгээд би багшигаа дагаагүй ганцаараа төвшөлтийгээ үлдсэн. Тэгэл дараа нь нэг багш маань нэрээ шалгаад за болжээ гэж тэгсэн. Тэгэл болоо. Нэг багш нь шүү, тэ. Би 2 багш. Тэгэл яг ерөнхийдөө тэр замаар явал. Тэгэл сахиус маань бууж ирэл хамгийн нэгдүгээр улаач хүн гэдэг. Маш том үүрэг даалгавар, хариуцлага, тэр битээл ертөнцийн төлөө даалгавартайч байж мэд. Тийм учраас тэр хүн бол нэг заавал нэг тавтагтаа тулцсан нэг ингээд нэг бүр яйдаг гэсэн тийм биш байхгүй юу? Манайхан ч нөгөө бөө улааш гэхээр л те хүмүүзэл ингээл явж идэг гэсэн нийтлэг ойлголттой. Миний ойлгосноор бол тэр ингээд дор бүрлээ янз бүрийн төвшний янз бүрийн салбарын ч юм уу те нэг тийм үүрэг даалгавартай бэлтгэгдсэн тийм сүмжтэй хүмүүс юм шиг байгаа юм. Тэгэхээр таны олж мэдснээр та одоо ямар шуухан те үүрэг даалгавартай л ирсэн ба тэрийг яаж биелүүлж байна? Одоо бол нэг нууж хаагаад байгаа юм байхгүй. Ерөнхийдөө бол нууцлалын зэрэгтэй бас жоох явсан юм шиг байгаа юм. Миний үүрэг бол яг сүүлдээ би өөрийгөө тэнгэрийн улаач юм байна гэдгээ мэдсэн. Тэнгэрийн төр тэнгэрт боссон. Тэнгэрт явж байгаа үйл явцад улаач нь болж явж байгаа учраас надад өвгдөөс маань тэнгэр маань тэр далд ертөнцид орж ажиллах тэр увдсын гэх юм уу, эрдэм авьяасаа гэх юм уу, чадвараа гэх юм уу суулгах тийм бэл. Яг бидний одоогийн юу биш юм бэ? Төр арга талынх биш юм уу? Бэлэг талынх. Тэгэхээр чи альва юм тэнгэрт бүтчихэж газарт дэлгэрдэг жамтай юм байна гэдэг тэр жамыг би ухаарсан. Алтан ургийн өвдөц гэж байна шүү дээ, тий? Тэр алтан ургийнхан ч ингээл төрөө ингээл хичнээн зовж исэн ч зүдэрч исэн ч цаагаараа ингээл өөртөө өвчжсэн ч тэр сүнс нь хүртэл ингээл аваал явдаг юм байна. Авч явж байгаа л тэгэл тэр нэг мянгандаа ч юм уу хэдэн зуун жилийн дараа ч юм уу тэр нөгөө хувьсгалын тохироо бүрдэх үед улаач нь бэлтгэх үед босч ирдэг юм байна. Тийм болохоор Монголын заяа хаяагүй гэж би боддог шүү. Бидний өвдөд дээр яг юу хийж яваа юм бэ гэдгийг л би маш их сайн мэдэрсэн. Таны сайн ярианаас би болохоор нэг ийм төгсүүлэл бууж ирлээ л дээ. Бодогдлоо. Жихэн амьдрал дээр 800 жилийн өмнө тусдаа байсан овг утгуудыг нийлүүлээд тий хамаг Монгол гэж нэгтгсэн шүү дээ. Тэрэн шиг далд ертөнцид гэх юм уу тэнгэрийн ертөнцид болохоор бас нэг юм нэгдсэн үйл явдал болоод байгаа юм уу тий? Тий. Тэр болж иж одоо монголчууд яах юм? Одоо бид чинь бол нэгдсэн л байна шүү. Гэхдээ монголчууд яах юм? Юу гэсэн үг юм монголчууд яах юм гэж. Одоо бид нар тэнэгтэй л ах юм бол тэнэгтэн. Тэгтэл тэнгэр дээрээс ингээл юмаа хийгээд байна. Тэгээд бид нарыг сэрээч, сэхээрээч яа тийм олон онгод тэнгэр ингээ буугаад байгаа. Эдгээр зүгээр л нэг хажуугийн дорж цэрмагийн зовлон засах гэж бууж ирээд байгаа юм. Уул нь бол үгүй шүү дээ. Тэр далд ертөнцид чинь бүгдээрээ жаргаад яваад идэх юм. Тэр ураг удам угсаа гарвалууд бүгдээрээ жаргацсан нь үгүй шүү дээ. Тэгэхээр чин тэр ураг удмаа засна гэдээ онгодууч орж ирээд шүү дээ. Тэнд байгаа асуудлыг бас засах гэж шүү дээ. Даанч тэрэндээ хурж ухаарах улаач баг юм уу даа л гэж би хардъя. Түүнээс биш ураг удмаа засна гэхээр тэр дулмаа тэр доржийн имийг засаад яваад байгаа юм шиг юм хийгээд байдаг байхгүй. Бид нар чинь 3 цаг дээрээ амьдраад байгаа үстэй. Өнгөрсний ирээдүг өнөөдрөөрөө бүтээж явдаг юм байна. Бид нар өвөг дээдсээ өргөнө гэж яриад байна. Тэгвэл тэр өвөг дээдс чинь хаана байгаа юм? Тэр далд ертөнцид л биш. За одоо нэг хүмүүс жоох ойлгохдохоор нэг ийм болсон явдлыг л ярил л та. Чихнийхээ хажуугаар л нэг зураг сонсоод байжсэн чинь ганган нуурын ус ширэгж нэ тэрэ болоод явж байгаа байхгүй юу? Тэгэхээр ингээл ганган нуур гэж одоо хаана байдгийг ямар нуур юм бэ? Чи ингээл бичдэггүй л яг үннийг хэлэхэд ганган нуураа хаанч байдгийг мэдэхгүй бодож үзээгүй явсан байхгүй юу? Чи олон жилийн өмнөх юм ярьж шүү би. Тэгээд дараагаар нь би ингээл ер нь жоохон амраал ингээл хөвтчихэл ингээл миний нүдэнд одоо нэг согтуу хүм морин дээр нуурын одоо нойтон шавар дээгүүр ингээл ганхаалх гэл байнд орж ирээд байгаа байхгүй юу? Нүдэнд одоо юу сонин согтуу хүн орж ирээд байгаа юм л даа гэсэн шиг ингээл байжсэн чинь. Тэгээд тэнгэрээс надад хэлж яана л та наад хүнээ авраач гэл. Тэгэхээр би энэ хүн ч одоо яаж аврах юм гэл тэглээ. Тэр ертөнцтэй ажилтаа учраас би үүднийхээ чожиг онгойлгол орж байгаа юм шиг ингээл ордог тийм юм надад өвдөж зөвхсөн биз дээ. Тэгэл нөгөөтгтөр чи ингээл очиод нөгөө нэг орноос нь булах гал ижтэл
болж байгаас нэг эмхтэй хүрээд ирж байгаа байхгүй ингээд нэг цадаан гэртээ дээлтэй хөл нүцгэн үсээ цадгаа тавьчихсан. Тэгэл хоёлаа хамжилцаал нөгөөдгөө буулгасан чинь тэнгэрээс дарих маань буугаад ирж байгаа байхгүй. Тэгээд ингээд бууж ирчихэд 3 сум тавьж байгаа. Нууранд газар тэнгэрт 3 сум тавиад би бол ингээл хараалж зогсож байгаа шүү. Тэгэхэд ингээд гів гинтх нөгөө согтуу толгой чинь ингээд нэг тийм сентиментээр заларчихсан. Гэтэ хаан биш, ноён биш. Нэг тийм хүн болохгүй юу? Нэг сайхан дээл мэлтэй. Тэгээ би одоо энэ одоо хин болоо. За дуугаараа өрөг гэлтэй гэж байгаа. Гэсэн чинь нөгөөд чинь ингээд гачин сайхан хоолоогоор дуулж эхлэхгүй юу? Яг тэгэл тэр мөчөд яг ингээд гачин сайхан хоолоогоор дуулаад эхэлсэн чинь шижигнол горих ингээд шижигнж орж ирээл тэгэл чулуу мулуу хөдөлж байгаа юм ингээд аяндаа ингээд харагдаад эхэлж байгаа юм л одоо дараагаар нь тэр утан хийж одоо явахтаа ингэж байгаа байхгүй. За энэ нууранд сэржин бүргүүлэрээгээд надад таалгавч байгаа байхгүй. Тэгээд би дараа нэг яг явдгийнхэн даванд. Үгүй энэ таваарч одоо хин байсан бэ? Энэ сайхан дуулаад байгаа энэ согтуу толгой байсан нөхөр таваарч одоо хин байваа гэдгсэн чи уртаас тоороо байна да гэж яваад өгч. За нөгөөдөгтэйгээ харьцсан шүү дээ. Би нөгөө тоороо байдтайгаа. Хөөе чи одоо ингээд битээ ярих угаар заа юу. Одоо ингээд уул усаа ингээд сах устаа болгороо хоёлаа хилцээр. Би 3 жилийн дараа чам дээр ир. Тэр бол наатаа нэг устаа сайхан болгоод байж байгаа чинь. Тэгэл ингээл би дараа нь бодож ин л за одоо надад ингээд даалгавар ирчлээ. Би одоо яаж энэ нууранд одоо сэржим өргүүлэхгүй байх вэ? Дуулахаар нэг хөөх ингээд бүргээд идэг газар байт юм билээ шүү дээ. Дараа нь би очиж үзэж байгаа юм л да. Тэгэхээр чи нөгөө хүмүүс чинь тэнд айгүйх арих уудаг юм байна. За ингээд л одоо би одоо яад юм бэлээ. Тэгэл нэг ойр тойрныханда сэржим бүү үрг гээд энэ тэндгүүнгээ пайц тавьчихдаг юм билээ. Одоо би яаж энэ даалгаврыг одоо хүмүүст ойлгуулах юм бэ? Ингээд бүр бодвол гэсэн. Тэгж жаад нэг би нэг сувлал тавьчихсан нэг барай хийлгэжсэн чинь нөгөө барай чи маань нэрийг ганг гэдэг юм байна. Тэгэхээр хүүш нөгөө ган нуурын гангуу үгүй юу? Тэг мэд байраа тентхих юм биш үстэй. Дараа гангих гэлтгсэн чинь тийш тэгч би тентөрсөн юм. Хүүе хичтэй тэгвэл одоо нутаг усныхандаа нэг юм дамжуулаад хэлэх боломжгүй хэлээд тэр нуурын чинь сэржим өргөж болохгүй гэсэн шүү мэдээ. Бид нар ингээд амьдаал нуурандаа одоо ингээд юм өргөж ийн гэл ингээд арх өгödөөсөн чинь нөгөө тэр нуурын дууч тэрийг хүлээж авсараагаа согтцоо. Тэгтэл тэр дуу хоолой байхгүй болоод ирэнгүүт нуур нь байхгүй ширгээд эхэлж байгаа байхгүй юу. Тэгэнгүүт заа гэлдэг чинь нөгөөдөч. 2-3 он жисэн чинь надруу зүгээр амьсгаад нь барин байж л тэр 4 давхарлаг үгээд ороод ирэхгүй нөгөө барайч маань. Тэгээд би яасан мэдв гэлтгсэн чинь хүүшээ манад энэ давууны тахилга болж байна хичээ. Би тэгээд нөгөө дарга нарт нь дамжуулаад хилчлээ таны хэлснэ гэдгийг. Тэгэхээр би өө ямар сайн юм бэ гэд. Тэгээд нөгөө нэг нуур ширэгж гин гэдсэн тэр үйл болсны дараах нь цөөхөн хэдэн хоногийн дараа ган нуур дахиад тустай болж ийн гэж ирсэн байхгүй телевизээр. Дахиад тэрийг сонсчихгүй. Гэхдээ ямар амархан юм битээ гэсэн шиг юм бодол би явчихсан. Тэгтэл мэдээч хэрэг тэрийг бас устаа болгохын төлөө ном уншилгаа хийжсэн лам нар удган зайрангууд ч нөл байгаа шүү дээ. Тэр тэрийн одоо бүгдээр ингээх нь ач тиймэр тусаар өрөөлөөр бүгдээрээ нийлээл яасан баг л та. Миний хувьд бол яг тийм. Нилээ хид нууран дээр нэг тиймэрхүү юм болсон. Монгол түмэн маань жоохон мэдэх хэвээр ард түмэн их сэржим өргөдгөн шүү дээ. Тэр уул усандаа яг одоо мэдж байгаа чадж байгаа тэр зайран удагчуд нь өөрсдөө хэрвээ шаардлагатай бол зарим уул хүлээж аван зарим уул хүлээж авахгүй хэн байгаагийг танд чадж байгаа юу хүсэж байгааг нь мэдэрч чадж байгаа тэднэр л тийм юм хийнү гэхээс биш арт түмэнд нэг тийм сэржим өргөх тийм сайн биш шүү дээ. Нэг номон дээрээс нэг хөрсөн дугаар дээр цавдагтай ярилцсан хэсэг байгаадас ахгүй. Тэн дээр захихта ерөн арх өрөвдөн шүү. Одоо өргөх юм бол хүн ингээд архиугаа согтохороо яадаг үлээ тий. Тийм гэсэн согтуу тавьдаг те яг ижилхэн лус тавдаг тэр чинь бүтээд ингээд тий та нар сайн болохгүй ерөн бол сайн юм бишээ гэж. Ер нь бол үнэн шүү дээ. Ер нь бол тэгээд ч ер нь арх нэг тийм төмөө ол өргөд авах хэрэгтэй биш. Цаанаасаа тэр арх чинь бас эдээний дээж хин яаж хинд зориулж өргөх вэ гэдэг тустай байдаг юм бэл. Тийм. Тэгээд нэгдүгээрт хоёрдоо дахиад нэг жишээ татгалаа л да. Бид нар ч ингээ Улаанбаатар дотор ингээ 4 уулынхаа тунд амьдарч байна тийм ээ. Уул болгон чи өөрийн гэсэн даалгавартай. Энэ 4 уулын нэг жишээ авъя л да. Сонгой хайрхан чи манай Монгол төрийн санг хамгаалж суудаг хайрхан. Тэгтэл сонгой хайрхны өвгөн согтуу өвгөн гинлээ гэл ингээл бүгдээр арх өргөдөг шүү дээ. Үгүй согтуу өвгөн яаж төрийн сан хамгаалах юм? Үгүй тэгэл энэ хулгайч нар нь ороод байгаа юм шүү дээ. Тэр төрийн сан руу идээ дуугаад байгаа үстэй. Тэгэхээр чин бид нар чи ингэж шүтэн барилдлагатай байдгийм аа. Монгол хүн болгон ойлгох ёстой юм аа. Ингэжээж бид нар тэр нэг оюуны дээдрүүл
явна шүү дээ. Ойлгохгүй бол бид нар ингээл ядуу зүдүү тэгээл нэг баахан хэрүүлтэй, уруултай за тэгээл одоо яахын дээрээ гарцсан баахан хулгайч нар төрөөжчлээд дээ шүү дээ. Энэ бас буруу л гэж би боддог. Буруу. Төр бол чи өөрөө шүү дээ. Төр бол та өөрөө шүү гэдэг надад бас нэг юм байдаг юм аа. Энэ мэдчлээ яг нэг юм баг шууд хилээд өгсөн гэр юм шиг надад санагдаад байдаг шүү. Тэгэхгүй ингээд өөрснөө олж мэд судал энэ дээрээ гээд яриад байгаа шүү дээ тий. Алдах юм. Уг нь тэгвэл зүгээр юм шиг байна. Гэтэ би сая чамд нэг хэлсэндээ тий. Хэрвээ чи нууцыг таньсан бол нууц биш ээ. Тэрийг өөрөө баталгаажуулаад хараад ухаараад авсан бол хилээд өгөө. Миний зарчим. Хэрвээ чи өөрөө гүйд таньж чадаагүй бол дуугаа байжээ. Нөгөөдөл чинь буруу зүрөө ойлгож аваад буруу зүрөө юм яриа явчихдаг. Ийм учраас нууц гэлгаа шүү дээ. Цааш нь дамжигдаж буруу яриад буруу юм болоод ингээд хөвчгүй дээ гэсэндээ л нууц байдаг. Түүнээс биш ойлгож аваад ухаарад тэр нь баталгаажаад ойлгомжтой болоод ирэхин цагт ямар юмных нууц ах юм. Жам явагдаад шүү дээ. Тэгтэл монголчууд энэ жамаа таних хэрэгтэй байхгүй. Чамаа мэдээд авал та ингэж явдаг юм байна. Ийм юм байна шүү дээ. Ингээд энэ бүгдтэй хүндэтгэлтэй ханд. Хүндэтгэл гэдэг юм хамгийн нэгдүгээр монголчууд дутж байгаа зүйл. Хүндэтгэл байж ижил тэр ёс суртахуун гэдэг юм чи сууж өгнө шүү дээ. Ёс суртахуун байхгүй бол бид нар одоо 1000 сайхан болох гэж нэмэргүй шүү дээ. Тэгэхээр чин тэрийг суулгахын тулд бид нар яах хэрэгтэй? Юм ойлгох хэрэгтэй. Жохон бодож үзэх хэрэгтэй. Толгоогоо ажилуулах хэрэгтэй. Үгүй манай монголчууд одоо байж байгаа даварцсан арт юм байна. Яг үнийг хэлэхэд. Тань. За бүр даврахын дээр даварчиж. Зовлонгүй байж ижил өөртөө зовлонтой байна гэж орилоод ах юм. Үгүй тэгээ яаж зовчоод байгаа юм гэхээр хариулах юмтай хаана байгаа. Мөнгө дутаад байна. Тэгсэн мөртлөөсөө баар зуугаад идэг. Тэгсэн мөртлөө ресторан хийсэд идэг. Тэгсэн мөртлөөсөө машин унаад яваад идэг. Ингэ зовдөг юм уу? Зовсон арт түмэн гэдэг чинь шал өөр гэдэг юм бэл. Зовсон арт түмэн гэдэг чинь нутаг усаа алдаад явж байгаа арт түмэн зовсон арт түмэн гэдэг юм л шүү дээ. Тийм болохгүй тулд энэ тэнэглэлээ манайхан зогсоох хэрэгтэй. Ядаж энэ амнаас гарч байгаа үг болгон бүртгэгдэж явдгийн тэр тэнгэрт. Тэгээ буцаагаад хариу нь орж ирдгийн. Бүүр тэр дээр. Тэгвэл монголчууд аль дээр үеэсээ энийг мэдчихэд амны бэлгээс аштын бэлэг гэдэг үгийг гаргачих. Тэгтэл эний чинь би тэр тэнгэрт байгаа тэр бүртгэж авдаг газрыг харсан учраас энэ амнаас чинь юу гарна? Ашта тэрийн ирэн шүү гэдэг учрыг ойлгож байгаа байхгүй. Нэг юм яриа л да. Би нэг ажиллаар явж ирсэн. Бахан гадаадынхаа дээр үедээ кинонд тэгэхэд би юм улаач болоочгүйсэн 2000 одоо. Тэгээ ингээд явж ирсэн чинь ингээд бид нар хам богдынхныг за би магтчихъя. Яг үнийг хэлэхэд тэр үед 2000 онд манайхан хэцүүрээс. Тэгээ ингээд явж ирсэн чинь тэр хам богдынхан хүүхдэнч бай амнаас нь гарч байгааг түнтэй гэдэг үг гэсэн. Нэг л юм бол түнтэй гэд. Тэгтэл тэднийхэн хамгийн баян сум байсан ш тэр үед. Би тэгээ хараад гайхчихсан байхгүй. Эднийх яаж ингэж ийм бүгдээрээ баян байдаг вэ наа. Ийм сайхан сум. Тэгтэл би баруун хязгаараар явж байгаа чинь зүгээр нүд халтрамаар байдаг байсан байхгүй юу. Тэгтэл тэр улсуудын амнаас юу гарч ирсэн бэ? Зүгээр л аимшигын хараал. Урсууд хүүхдэнч тэр томнч тэр. Тэ? Амьдрал бол бүр доор ядуу зүдүү одоо юу ч мэдгүй. Тэгээ амнаас нь дандаа тийм үүсэж байна. Тэгээ би тэр дотроос дүгнэлт хийжсэн байхгүй. Бөөх та нар чинь ингээд түнти гэсээр хагаад төрөвчөө түнти л хичгсэн улсууд байна шүү дээ гэсэн чинь өхрөлтчихсэн баг. Тэгэхээр манай монголчуудын одоо юу ойлгож авах вэ? Бодол сэтгэл бохир байх юм бол аюул гэдгийг л ойлгож авах хэрэгтэй. Энэ бол админ бөмбөг шиг том аюул гэдэг шүү. Одоо ингээд нэг муу юм бодлоо хэлэхгүй гэж болно шүү дээ. Нүүрэн дээр энийгээд бодолж очиод тэр хүнийг цохино. Чочроо. Магадгүй одоо нэг жоохон гимтээх баг. Ханиа түрэгдэг ч юм уу. Одоо яадаг ч. Буцаагаад тэр цогсон бодол чинь эргээд чамайг 2 дахиж хилээ цогтөг байхгүй. Пицгийн үйл. Буцаж ойж шүү дээ. Танаас юу асуух вэ? За нэг бусад улс үндэснээс монголчууд чинь бас арай өөр юм шиг юм яриад байна шүү. Тэнгэр заяат гэж нэдэдэг шүү дээ. Тэгэхээр таны ойлгосноор бол ямар онцлогтой юм бид нэр монголчууд гэхээрээ. За яг хөө бүгдээрээ л адилхан хүн. За тэр хятад энэ Монгол тэр Орос гэл ингээл ялгарлаад байдаг бол буруу. Тэгэхээр би бинийг хүндлэх, хайрлах тэр сэтгэл хүнд байх хэвээр. Үзэн ядалт гэдэг юм бол ерөөсөө л муухай харгислалт хүргэдэг. Одоо би юу ойлгодгүй
Бид нар босоо орших замтай арга бэлгийг хослуулан байж тэр бэлгүүн ухааныг гаргаж ирэх ёстой даалгавартай хүмүүс. Энийг хийж чадахгүй бол бид нар сөнөөгч нар. Сөнөөгтөө бид нар ямар нэгэн тоног төхөөрөмж техникээр биш бидний өөрсдийнхөө мунхгаар сүнэн, улсаа сүнэн, өөрсдөө сүнэн, бүгдийг сүнэн. Тэгтэл бид нар зөв явж чадах юм бол бид нар алга уруулахын дайтай бүтээгч нар. Тийм л хүмүүс. Одоогийн төвшин ямар юм шиг санагдаж байна танихаа масаараа олуулаа. Нэгэн хэсэг хугацаанд магадгүй тэнгэр жоохон хаалгаа хаасан байх шүү. За та нар одоо л ухаантай байгаарай гэдэг цаг ирсэн байгаа. За би танад шүүлтүр гэдэг дээр би тайлбарлаад өгье зэ. Одоо шүүлтүр нь. Ингээд энэ одоо юу болоод байгаа юм хинч мэдэхгүй. Зарим нь лааш нар нь өөрсдөө ч мэдэхгүй. Тэгвэл нэг 2 жилийн өмнө, 3 жилийн өмнө ч юм уу Тэнгэрийн ташуур гэж юм буусан. Одоо тийм эрчим болж штт. Тэ? Тэр нь тэр Тэнгэрээс өгж байгаа даалгавар тэр газар дээр байгаа хин нэгэнд өгнөөд Түүнээс нэг ташуур ирээл биднийг ташууртаад авах юм биш шүү дээ. Тий, наадах ярина. Том дээр болохоор Тэнгэрийн ташуур гэдэг цол гээд одоо төрсөн хүүхдэд одоо чадвартай төрөлхөн тэдэн чадаа гэж байж би мэдгүй. Би хэлсэн шүү дээ. Би прагматик, би практик төр харсан юм аа л ярьж байгаа шүү. Би өөрийнхөө үдсэн, туулсан, мэдэрсэн тэрийг мэдлэг болгож өөртөө суулгасан юм аа л хүнд ирдэг. 2-3 жилийн өмнө Сахиус бууж ирээд за Тэнгэрийн ташуур буусан шүү. Та нар барагтаахан байгаарэ. Аятаахан байгаарэ гэсэн байхгүй юу? Ер нь бол тийг сануулж байгаа. За тэгвэл дараа нь бас нэг Сахиус бууж ирээд үзүүлж байгаа. За өвгдий чин гар хумээтай юм шүү. Хэрвээ монголчууд та нар ухаарч хэрч чадахгүй юм бол бид нар яаж чадахгүй? Энэ шийтгэл дээрээс ирж байгаа юм шүү гэдээ одоо харуулахгүй. Та нар өвгдий чи явуулаад засуулах гэдэг ах чинь та нар ухарч чадахгүй бол маа гэж байгаатай л адилхан юм болоод байгаа байхгүй юу? За тэгтэл тэрний дараахан Улаанбаатар дундуур ингээд 7-8 тийм айгүй том битэй онгод хуйгэлчихсан юм шиг тийм онгод ингээл хэрчлээд яваад байсан. Бүр гэр хороол дундуур яваал тийм над харагдаж байгаа байхгүй юу? Одоо хитэр хив хийж явж байгаа юм болоо гэд би яг хөө тэд нар ингэдэг л тэрэгтэл засгийн газрын ордон дээр ингээд чагнаад явж шít. Бүтгэл явуулаад шít. Ерөнхийдөө яаж ийн гэл нодлон намар нэг өглөө босоод ирсэн чи Улаанбаатар тэр чигээр харвтаа болцсон. Хар сүдэр сүнснүүд хар чимүүд ингээл зүр ингээл тархацсан Улаанбаатараар. Бурхан ч одоо юу болж байгаа юу нүүрснээ та нүүрсний одоо ялгахтаа шүү дээ. Тийм хар ирчим. Би яг гадаад яваад гисэн л та тэгээд сая хавар ингээд ирэхэд байхгүй байхгүй юу. Тэр хар ирчим хашаалуултыг хүний бие рүү ордгоо шүү дээ. Өвл яав, хэрүүл, уруул, шууган, ёо мэдгүй юу гэж болоод байгаа юм да. Энэ чинь нөгөө ташуурны шүүрдэлт явагдаад байгаа байхгүй юу? Тийм учраас яг одоогийн байдлаар бол бид нар маш болгоомжтой байхгүй болвол бид нарыг ер нь л ингэчгээд ахл ирчихсэн л явж байгаа шүү. Харин тийм бил ингээ олон хүмүүсийн улааштай ингээд онгодуудын ярьсан яриаг ингээд сонсохоор яг ерөнхий яг ийм агуулга яваад идэх юм билээ. Одоо та нар яг нэг юм сонголтын үе дээр ирсэн тий. Яг ер нь бол яг хүнд юу хэрэгтэй гэдэг юм бэ гэхээр зөвл байх хэрэгтэй байхгүй. Эхээс төрөхтөл тийм уулын бурханлаг ирсэн байна. Бид нар чинь амьдралынхаа явцад өөрсдөө янз янзын амьдралын юм туулж байгаа шүү дээ тий. Ерөөсөө эхээс төрөхтөл бид нар түмэн кодтой. Тэр нь ингээ хаагтчихж байгаа. За тэгтэл хажуугаас нь бас тэгэл нөгөө нэг өсөж торныхоос нь өсвөлээл за чи болохгүй чи чадахгүй гэл ингээл янз янзын мэдээлэл орж ирэл эсвэл нөгөө баян ядуу одоо юу гэсэн мөнгө гэл ингээл элдв ханга мэдээлэл орж ирсэл байгаа нөгөө хүч өсөж боожол тэгэл ингээл ирэхэр чинь дандаа нөгөө эрэг кодууд нь сөрөг болж нэгтцсэн байдаг байхгүй. Өөрийгөө олоо гэдэг чинь тэр сөрөг кодоо л хаагаад гачтэй тэрийг буцаагаад тэр эрэг юм руугаа л оллаачтай л гэсэн юм шүү дээ. Байсан юм аа бид нар олж авах гэдэг байгаа байхгүй. Эс болгон чин код, эс болгон чин сүнс явдаг шүү. Гэж би бол харсан. Мэдэрсэн, ойлгосон өөрийнхөө юм дээрүүдээс тэгээд тэр бүх чинь мэдээлэлтэй. Тэгээд дээрэс нь нэг юм сөрөг талынх нь те хар эрчим энергийн хар талынх нь те бас байгаад байна тийм үү. Тэр хар талын юмнууд ч байна. Одоо бүр цагаанаас илүү хар нь илүү. Хар талынханд эзлүүлэхгүй тулд л зөв хүн байгаа ч гэж байгаа байхгүй. Зөв байж чадах юм бол авраг юмтгэхгүй. Чи өөрөө зөв байгаа, сайхан сэтгэлтэй, зүрх сэтгэлээрээ гэрэлтэж явдаг бол тэр хар тал чамд юу ч хийж чадахгүй. Хүн болж төрснийх би яг хийм бэ? Яагаад би юм ер нь хүн болчихвоо? Өг торхоо болчдөг гэдэг юм болчихоогүй юм бэ? Би ямар учиртай хүн болсон бэ? Тэгвэл энэ хүн гэж яг юу юм бэ гэд нэг эрхвиш хүн болсон юм байна нэг бодож үзэх ухаан байх байлгүй дээ. Харин тийм ээ. Яг тэр чинь бодоод хариултыг олж хэрэгтэй юм билээ шүү дээ. Тэ?
Тэгэхээр өөрийгөө судлах хэрэгтэй. Тэр сэргээд байгаа чинь тий. Тэмдэглэжтэй юм байлээ л дээ. Манайхан нэг л далдын юм бодоод байгаа юм шиг байна. Үгүй шүү дээ. Өргөө судал тий ойлгоод таньж мэдгэл юм байлээ шүү дээ. Ер нь бол тэгэл тэр нэг далдын юм руу ингээд сонирхоод далд ертөнц рүү гүйх гээл ингээл ах. Тийм ч сайхан ажил биш шүү. Яг үннийг хэлэхэд цаанаасаа үүрэг даалгавар өгдөөгүй л болвол хүсэж байхгүй тий. Нэг тэр лөө орох гээд ах хэрэггүй. Байгальд өөртөө бичигдээгүй хаач бичигдээгүй мөртлөөсөө оршин тогтнож идэг байгалийн хууль байдаг. Тэгвэл хүний бие хоёр хэсгээс бүрддэг. Нэг хэсэг нь махан бие, нэг хэсэг нь сүнслэг бие. Энэ махан бие чинь энэ юм чинь үндсэн хуулиндаа хамаарагдаж явдаг. Тэгвэл чиний тэр зүрх сэтгэлийн чинь тэр байгалийн хууль хамаарч явдаг. Нэг хэсний тэр сүнсий чинь хариуцж явдаг үндсэн хууль нь байхгүй. Тэгэхээр энэ хоёр чинь хоёулаа зохирч ийж бид нар зүв явна шүү дээ. Алтан голчоо барьж явах хэрэгтэй шүү дээ. Алтан голч гэдэг маань тэр бэлэг ухааныг хэлээд байгаа байхгүй юу? Түүнээс одоо алтан голч гэхээр нэг 3 тоо биш шүү дээ. Тэгээ тэнцвэрийг хадгалж ухааныг л гаргах хэрэгтэй. Зарим маань хэд хүнийг шүтэж яагаад туушрах гэдэг тэгэхгүй айл талын судалгаа шинжилгээ тий. Одоо тэгээ туйлшраад яах юм бэ? Өөрөө л бэлэг ухаатан бол тоо боломжтой байгаа шүү дээ. Тийм үстэй. Хин нэг шүтээд яах юм? Тэр хүнийг шүтээд алаал хайдаг байхгүй юу? Өөрөө толгойтой байл та. Хүн гэдэг өөрийгөө таньж мэдэх тэр цагт та юунд ч автахгүй. Ямарваа нэгэн хайрцагт орж явахгүй. Өөрийн гэсэн бодолтой, өөрийн гэсэн ухаарлалтай, өөрийн гэсэн зам мөртөө тэрийгэ дагаж та тэр нь дандаа л зөв байх хэрэгтэй. Тэгж чадаагүй хүмүүс чинь тэр лөө нэг туйлшраал, энэ рүү нэг туйлшраал, энэний хэлсэн үгэнд итгэл, энэний хэлсэн үгийг өшөө давамгайлж яриа л те. Ингээд байгаа шүү дээ. Өөрийн бодлого байгаа юм шиг ингэж амьдрч бас болохгүй л байхгүй. Тэр өөрөө өөрийгөө олно, тэр хүн байх, тэр ухаарлыг олно гэдэг чинь энийг л хэлээд байгаа. Суурин дээрээ баттаа тэгшхэн зогсож чадах, босоо зогсож чадах энийг л хэлж байгаа шүү. Түүнээс ингээл цагийн зүв шиг гаргахад ах юм биш. Наа чинь гоё тодорхойлт юм нөгөө шүсний сэрэлт гэдэг дээр бол наа чинь би бол аль болохоор ухаараасаа сэхээрээсээ сайхан болоосаа. Гэтэ манай Монгол улс сайхан л шүү дээ. Энэ сайхан газар нутаг дээр нь одоо Улаанбаатараас муулж болохгүй. Энэ Улаанбаатар ч хүрэх 100 жилийн түүхтэй. Ард түмэн чи юм хийгээл энэ, хүмүүс чи юм хийгээл энэ. Үгүй ингээд нэг нэгийгээ дэмжилдэ, нэг нэгийгээ өргөлдөө, магталдаа, сайшаалдаа. Тийм биз дээ, туслал та. Бүгдээрээ битээ ингээд нэг шаацгаа шиг шаагилдаад ингээд би бинийгээ дандаа доош нь хийх гэсэн юм ярьцгаал та. Соёлтой байл та, ёсортгуултай. Монголчуудад энэ л дутаад байна. Тэгэхээр чи ингээд бүгдээрээ дандаа ингээд юмыг битээ сүргөөр нь харж ер нь альва юмыг дандаа тэр хүндлэлтэй харьцаж бүх юмдаа идж байгаа, ууж байгаа, ширээ, сандал, хажуу, авиргийнхан тий ахын дүүс, хүүхэд, хөгшөд төр улстаа ч гэсэн бид нарыг түшээд байгаа энэ түшээдтэй ч гэсэн жоохон хүндэлттэй хандаа энэ төр чи муу үгээр бөмбөгдүүлсээр хагаад бүр босгоо ийцэн байгаа хөө. Улам мэдээд дээ шүү дээ. Тэгэхээр чи хулгайч гэдэг хардаг. Тий, хулгайч болохоор чинь хулгайч болно шүү дээ. Тэгэхгүй магтаад байл да тэднийг. Тэгвэл тэд нар чи бүр онгороод ингээ юмаа хийгээд эхэлнэ шүү дээ. Манай монголчууд бас тийм гэсэн. Магтаад ч юм уу те ингээд лаг сайн гэд ингээд тахаар тийм биш ч гэсэн тэрэнд нь хүрэх гэж бас нэрээ бодож хичээдэг төрлийн ген цуснд нь байгаа юм шиг байна. Тэгэхээр хэдүүлээ Тэгэхгүй тэгээд болохоор харин бид нар төрийнхаа түшээддэг тэр нэрээ боддог болтол нь явуулах хэрэгтэй байхгүй юу? Тэр ингээ бөмбөгдөд авах юм бол тэд нар чинь мөнгө л боддог түшээд болно шүү дээ. Өөр юу ч байхгүй шүү. Гэхдээ яах юм юу ч хийсэн ялгаагүй юм чи ямар амаатай одоо орж ирчээд бушуун шиг кармалч ийл гэж шүү дээ. Нэрээ боддог нөгөө хоёрдон сэтгэлгүй ажилдаг тийм болохын тулд бид нар ард түмэн өөрсдөө ухаалаг байх хэрэгтэй. Ухаантнууд дотроос ухаант нь төрнө, хонин сөрөг дотроос хуцал төрнө шүү дээ. Тэгээ ухаантай ард түмэн гэдэгт бол би итгэдэг. Би Улаанбаатараараа бахархдаг. Хийж байгаа бүтээж байгаа энэ хүмүүсээр би бахархдаг. Окей, зөө. Эцэг таны өөр юу бэ нөө хэлэх. Гэхдээ би одоо юу хэлэхдээ одоо чи шалгаад хоёлоо өөр юм ярих гэсэн чинь бүр сүлдээс өөр юм яриа явчих уу яа. Одоо яах вэ? Олноороо нэг тийм юмыг мэдчихээсэй гэж бодсон юм аа. Зүгээр одоо ингээд бүхэл зөв юм гэж яг юу юм бэ гэдгийг хэлээ түн ойлгох хэрэгтэй байхгүй юу? Яг зөв байх гэж яг юу хэлээд байгаа юм. Тэгээ өөр дээрээ дадлагжуулах хэрэгтэй байхгүй юу? Тэр болгоно. Одоо ингээд яг ингээд хин нэгэн авчирч чинь талаар юм хийчихгүй шүү дээ. Тэгэхээр чин тэрийг за одоо нэг хүнд нэг юм хэллээ. Тэгвэл нөгөө хүн нь урдаас нь ахир гэрлээ. Тэнгүүт бодож үзэх. Энэ хүн яа дууралч ба. Би сая буруу хэлчих шиг боллоо. За тэгвэл үгүй би ингээд засаад хэлийгээ дараагийн удаа засаад хэлэхэд нөгөө хүн чинь надад ингээд харж байгаа шүү дээ. Тэгэхээр чин чиний алдаж чанд л байдаг байхгүй. Юмыг их ажижээ. Манайха ерөөс юм ажихгүй байна тий. Ингээд оршихуйгаа орчлон тойронгаа бүх юмаа ингээд ажих хэрэгтэй байхгүй. Өглөө усаад нараа ааж
уулын оройгоо ааж энтэр гэлдэгдэг шүү дээ. Энэ чинь зүгээр учиргүй биш юм байл шүү дээ. Одоо залуучууд чинь бас сайхан эрсдэлтэй болцсон байна. Бас өөр болж шүү. Зөв бодол бол торсын орноорч тархдаг байхгүй. Зөв бодолтонгууд их болоод ирэх юм бол ингээл байгаль дэлхий чинь хүртэл сэргээл. Тийштэй үг хэллэгэн дээр хүртэл тэр хараалыг битээ хэлж байгаа ч монголчуудаа. Одоо энэ нэг П гэдэг үсгтэй ямиг одоо болцоогоо ч энэ айгүй хачин муухай үг шүү дээ. Ер нь бол тэгээд энийг ингээд нөө ойлгохгүй бүр амны уншлага болгоцсон тий. Дээр чинь ингээд нэг сайхан настунгч юм байсан шүү дээ. Тэгэл гой үг хэлдэг энэ төр насаа нэмчихэж байгаа шиг одоо юу гэж гэдгийг тий. Гэхдээ тэр түнти гэдэггүй бүгдээрээ түнтигээ хэлээд сурчаа шүү дээ. Тэр хам бүгдийнхэн чинь бүгдээрээ л тэгдэм билээ шүү дээ. Тэгвэл ядаж төрөвчөө түнтийлэгцгээл дээ танад. Над ПМ-г орхил та тий. Одоо энэ 9 шидийн хараалал байл. Энэ хараалууд чинь зүгээр л хар юмыг л дагуулдаг юмнууд гэдгийг. Сонсож байгаа хүн хизээч баясч хүлээж авдаг байх. Ер нь бол зөв бай, үнэн бай. Тэгэл шудраг бай. Шудраг байна гэд ингээд би хитрхи шудраг амт ингээд ямар ч тийм нэгүслэхгүй шудраг байх юм бол харгислал шүү дээ. Би өстой сайхан сэтгэлтэй амтан байна гэл ингээл ухаарл байхгүй бол мөнхөг л түрээлэх шүү дээ. Тэгэхээр энэ бүх юмыг ингээл тэнцвэрийн л байранда тий. Тэнцвэрийн байранда. Тэнцвэрийн байх чинь л ер нь хамгийн том ухаан юм шиг байна шүү. Тий. За. Чаднаа монголчууд энэ чинь ингээд аяндаа суудгийн. Өөрөө хүсэл ингээл өөр дөрөө жоохон ажиллаад өөрийгөө ажиглал хүнийг ажиглахтаа биш өөрийгөө ажиглал өөрлөгөө л ороод аяндаа тэгэх юм бол бүх юм суугаад явчихдаг. Би сураад явж байгаатай. Зя баярлалаа. Зүгээрээ.